Крипто ертөнцид нэг үе хаан шиг явсан нэг хүн байсан. Түүнийг сууд ухаантан гэж харсан. Түүнийг шинэ үеийн санхүүгийн ирээдүй гэж харсан. Том хөрөнгө оруулагчид мөнгөө өгсөн. Улс төрчид хүртэл түүнийг сонсдог. Хэвлэл мэдээлэл түүний гайхамшигтай залуу гэж бичдэг. Тэр хүн бол Sam Bankman-Fried. Түүний байгуулсан FTX нэг үе дэлхийн хамгийн том крипто арилжааны платформуудын нэг болсон. Гэхдээ 2022 оны 11-р сард энэ бүх зүйл бараг нэг шөнийн дотор нарсан. Хэрэглэгчид мөнгөө татах гэж уралдсан. Компани дампуурлын хамгаалтад орсон. Sam Bankman-Fried захирлын албан тушаалаасаа буусан. Дараа нь прокурорууд түүнийг хэрэглэгчдийн ойролцоогоор 8 тэрбум долларыг өөрийн холбоотой компанид ашиглуулсан гэж буруутгасан. Өнөөдрийн видеон дээр бид FTX гэж яг юу байсан? Sam Bankman-Fried яаж крипто ертөнцийн хаан болсон? Яагаад маш олон ухаалаг, туршлагатай хүмүүс түүнд итгэсэн? Мөн энэ бүх эзэн гүрэн яагаад ингэтлээ хурдан нурсан тухай ярив. Энэ бол зүгээр нэг крипто түүх биш. Энэ бол итгэл, хурд, хэд хөөрөгдөл, эрсдэл, бас хэнийч бүрэн ойлгоогүй системдэр хэд их мөнгө босгохын аюулын тухай түүх. FTX гэж юу байсан бэ? FTX бол крипто арилжааны платформ. Энгийнээр хэлбэл хүмүүс крипто валют худалдаж авах, зарах, хадгалах, арилжаалах боломжтой систем гэсэн үг. Гэхдээ FTX жирийн платформ шиг харагддаггүй. Тэд өөрсдөө илүү ухаалаг, илүү хурдан, илүү мэргэжлийн, илүү өндөр түвшний платформ гэж харуулсан. Крипто сонирхдаг хүмүүсийн хувьд FTX бол зүгээр нэг аппликейшн биш. Энэ бол ирээдүйн санхүүгийн нэг хэсэг мэт харагддаг байсан. Тэнд мэргэжлийн арилжаачдад зориулсан хэрэгслүүд байсан. Тэнд том мөнгө ордог. Тэнд байгууллагын төвчний уур амьсгал байсан. Тэгэхээр хүмүүс FTX-ийг жижиг крипто төсөл гэж биш, харин шинэ үеийн санхүүгийн хүчирхэг тоглох гэж мэт харж эхэлсэн. Гэхдээ энд нэг маш чухал зүйл байгаа. FTX-ийн арил зөвхөн арилжааны платформ байгаагүй. Тэнд Alameda Research гэж Sam-ийн өөрийн нэг арилжааны хөрөнгө оруулалтын компани байсан. Хожим энэ хоёрын холбоо бүх түүхийн хамгийн аюултай хэсэг болж хувирсан. Sam Bankman-Fried яаж домог болсон бэ? Sam Bankman-Fried бол эрдийн захирал шиг харагддаггүй. Костюм, зангаа, маш цэвэрхэн бизнес төрх биш, харин эсэргээрээ эмх цэгцгүй үгс, энгийн хувцас, хайхрамжгүй мэд төрх. Гэхдээ маш ухаантай, маш хурдан сэтгэдэг. Бас би зөвхөн мөнгөний төлөө яваагүй гэдэг дүртэй. Энэ нь түүнийг илүү хүчтэй болгосон. Яагад гэвэл тэр хуучин үеийн банкны хүн шиг биш, харин шинэ үеийн технологи, санхүүг холбосон ер бусын үүсгэн байгуулагч шиг харагддаг байсан. Түүний төвч хүчтэй. Би их мөнгө олно. Тэгээд тэр мөнгөө дэлхийд хэрэгтэй зүйлд зарцуулна. Энэ бол сайн үйлсийн төлөө мөнгө олох үзэл, зорилготой мэт дүр төрх, сууд ухаантан үүсгэн байгуулагч гэсэн. Маш хүчтэй хальц. Тэгээд хүмүүс түүнийг зүгээр нэг баян залуу биш, харин ирээдүйг харсан сууд ухаантан гэж харсан. Ийм дүр төрхөд хүмүүс маш амархан итгэдэг. Хүмүүс яагаад FTX-д итгэсэн бэ? Энэ бол хамгийн чухал асуулт. Яагаад маш олон хөрөнгө оруулагч, арилжаач, том байгууллага, хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээх хүртэл Самд итгэсэн юм бэ? Хариулт нь ганцхан крипто биш. Нэгдүгээрт өсөлт нь галзуу хурдтай. Крипто эд мандаж байсан үед хурдан өсч байгаа платформ гэдэг өөрөө хүмүүсийг татдаг. Хоёрдугаарт дүр төрх нь маш хүчтэй. Sam өөрийгөө өвөрмөц, суут, өөрийнхөө бас өөртөө биш дэлхийд хэрэгтэй зүйл төвлөрсөн хүн мэд харуулсан. Гуравдугаарт том нэрс орж ирсэн. Том сангууд, том хөрөнгө оруулагчид, олон нийтийн дэмжлэг энэ бол жинхэнэ том тоглогч гэсэн мэдрэмж өгсөн. Дөрөвдүгээрт крипто ертөнц өөрөө хурдад дуртай. Уламжлалт санхүү шиг удаан шалгах, олон шаттай баталгаажуулах биш. Төрүүлж орсон хожино гэсэн сэтгэл зүй их байдаг. Тийм орчинд хүмүүс эслэг дутуу үнэлдэг. Хэрвээ ямар нэг платформ төрүүлж томорж, хурдан өсөж, нэртэй хүмүүс орсон байвал олон хүн логикоор биш, хурдны инерцээр шийдвэр гаргадаг. Тэгээд яг тэнд л хамгийн аюултай сохор итгэл үүсдэг. Alameda гэж юу байсан? Яагаад аюултай байсан бэ? Одоо хамгийн чухал занглаар оръё. FTX бол арилжааны платформ. Alameda бол арилжааны хөрөнгө оруулалтын компани. Онлын хувьд энэ хоёрын хооронд маш том шугам байх ёстой. Яагад гэвэл арилжааны платформ гэдэг бол бусдын мөнгийг аюулгүй хадгалж, арилжааг зохион байгуулж өгөх ёстой газар. Харин арилжааны хөрөнгө оруулалтын компани гэдэг бол эрсдэл авч, бооцоо тавьж, зах зээл дээр ашиг олох гэж оролддог байгууллага.
Гэтэл прокуроруудын хэлснээр энэ шугам бодит амьдрал дээр алга болсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид платформ дээр мөнгөө аюулгүй хадгалж байна гэж бодож. Гэтэл цаана нь тэр мөнгө өндөр эрсдэлтэй бооцоо, зээл, хөрөнгө оруулалт, тансаг хэрэглээ рүү орж байсан гэх ял гарч ирсэн. Энэ бол жирийн буруу менежмент биш. Энэ бол чиний мөнгө чамайг мэдэхгүй газар явсан гэсэн үг. Нуралт яаж эхэлсэн бэ? Ийм том систем нэг өдөр нуруу унцдаггүй. Эхлээд хүмүүс эргэлзэж эхэлдэг. Дараа нь төлбөрийн чадварын асуудал гарч ирдэг. Тэгээд бүгд зэрэг мөнгөө татах гээд гүйдэг. FTX дээр яг ийм зүйл болсон. 2022 оны 11 сарын ихэр зах зээлд Alameda-гийн баланс, FTT токен, FTX-ийн санхүүгийн тогтвортой байдлын талаар эргэлзээ хүчтэй тархсан. Тэгэд хэрэглэгчид мөнгөө татаж эхэлсэн. Ердөө хэдхэн хоногийн дотор FTX-ээс асар их хэмжээний мөнгө гаргах хүсэлд орж, компанийн төлбөрийн чадварын хямрал ил болсон. Энэ хэсэг маш чухал. Яагаад гэвэл санхүү, банк, крипто, арилжааны платформ юу ч байсан ялгаагүй хүмүүсийн итгэл нэг доор эвдэрэхэд хамгийн хүчтэй системч маш хурдан нурдаг. Нэг шөнийн дотор нуруу гэдэг нь юу гэсэн үг вэ? Гаднаас нь харахад FTX яг л нэг шөнийн дотор нурсан юм шиг санагдсан. Гэхдээ үүндээ нуруу уналт нь гинт байсан ч шалтгаан нь удаан хугацаанд дотроо хоривдлагдсан. Бизнес хэд төвөгтэй, эрсдэл хэд өндөр, шугамуд хэд бүдгэрсэн, харин дүр төрх нь хэд хүчтэй байсан. Тэгэд л нэг өдөр бүх хүн нэгэн зэрэг мөнгө авъя гэхэд систем тисээгүй. Яг энэ мөчөдөл сууд үүсгэн байгуулагчийн дүр төлбөрийн чадварын хямралыг аварч чаддаггүй нь харагдсан. Сошиал нэр хүндч, олонний дэмжлэгч, том хөрөнгө оруулагчдын нэрсч, сайн имиж, итгэлийн хямралын өмнө аврал болдоггүй. Дараа нь юу болсон бэ? FTX, Alameda Research болон тэдэндээ холбоотой олон компани давхарлын хамгаалтанд орсон. Sam Bankman-Fried албан тушаалаасаа буусан. Тэр мөчөөс хойш энэ хэрэг зүгээр нэг компанид суурхал байхаа болсон. Шүүх, прокурор, зохицуулагч байгууллагууд, олон тэрбумын алдагдал, олон сая хэрэглэгчдийн итгэл бүгд энэ хэрэгт орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр нэг компани давхарсан түүх байхаа болсон. Энэ бол Америкийн хамгийн том санхүүгийн залилангийн хэрэгүүдийн нэг болж хувирсан юм аа. Шүүхтэр юу батлагдсан бэ? Шүүхтэр Sam Bankman-Fried залилан, хуйлдаан, мөнгө угаахтай холбоотой зүйл ангиудаар буруутгагдсан. Түүнд 25 жилийн ял оноосон. Мөн шүүх түүнийг олон тэрбум долларын хөрөнгийг хураалгах шийдвэр гаргасан. Энэ хамгийн хүчтэй зүйлс нэг нь түүний хамгийн ойрын хамтрагчид өөрсдөө түүний эсрэг мэдүүлэг өгсөн явдал. Өөрөөр хэлбэл дотор нь байсан хүмүүс өөрсдөө "Тийм, энэ буруу" гэж хэлсэн. Энэ бол маш хүчтэй эргэлтийн цэг. Яагаад гэвэл зарим зайлан дээр гаднаас нь харахад үнэн худал нь бодлоонтой байдаг. Харин энд дотор нь байсан хүмүүс өөрсдөө бурууг нь баталсан. Самийн хамгаалалт юу байсан бэ? Sam Bankman-Fried өөрийгөө муу санаатай лоерчин биш, харин эслийн менежмент муутай үүсгэн байгуулагч гэсэн өнгөөр хамгаалах гэж оролцсон. Өөрөөр хэлбэл би санаатай хулгай хийгээгүй, зүгээр л бүх зүйл хяналтаас гарсан гэсэн шугамар тайлбарлахыг оролцсон. Гэхдээ шүүх үнийг хүлээж аваагүй. Эндээс нэг маш чухал зүйл харагддаг. Зарим нэг үүсгэн байгуулагчид өөрсдийгөө дотроо би хулгай хийгээгүй, зүгээр л асар том эрсдэл авсан гэж зөвтгдөг байж болно. Гэхдээ чиний мөнгө биш мөнгөөр чи бусдын зөвшөөрлөхгүй эрсдэл авч байгаа бол энэ бол чинээс санаачлага биш. Энэ бол уралт. Хэрэглэгчид үнэхээр юу алдсан бэ? Энэ түүхийг зүгээр л 8 тэрбум долларын хэрэг гэж харах нь дутуу. Хүмүүс зөвхөн мөнгө алддаггүй. Тэд цаг алддаг, итгэл алддаг, системд итгэх итгэлээ алддаг. Би мөнгөө аюулгүй хадгалж байна гэсэн суур мэдрэмжээ алддаг. Крипто хэрэглэгчдийн хувьд энэ бол бүр хүчтэй. Яагаад гэвэл крипто өөр аль хэдийнэ эрсдэлтэй орчин. Тэр орчин дотор хамгийн том, хамгийн мэргэжлийн мэд харагдаж байсан платформ хүртэл нурна гэдэг маш гүн айдас үүсгдэг. Гэхдээ энд сонин эргэлт бий. Хожимд ампуурлын явцад олон хэрэглэгчид тодорхой хэмжээнд нөхөн төлбөр авах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд зарим мэрэг мэдээ гарсан. Гэхдээ итгэл яг тэр чигтээ буцаж ирдэг үгүй. Энэ түүхнээс бид юу сурах вэ? FTX-ийн түүх маш том таван сургамжтай. Сургамж 1: хурдан өсөлт бол аюулгүй гэсэн үг биш. Ямар нэг платформ маш хурдан өсч байна гэдэг найдвартай гэсэн үг биш. Сургамж 2:
Үүсгэн байгуулагчийн дүр төрх баталгаа биш. Өвөрмөц, ухаалаг, зоригтой мэт харагдаж болно. Гэхдээ энэ л шудраг гэсэн нотлоо биш. Сургамж 3. Систем хэд төвөгтэй байх тусам эрсдэл нуугддаг. Арилжааны платформ, токен, арилжааны компани, зээл, өндөр хөшүүрэгтэй арилжаа, хөрөнгө оруулалт эдгээр нь хэд холилдоход хүмүүс яг юу болж байгааг ойлгохоо болдог. Сургамж 4. Надад итэг гэдэг үг санхуд хамгийн аюултай. Ямар ч систем төр хяналт, тусгаарлал, ил тод байдал байх ёстой. Сургамж 5. Хүмүүс олонний хурд нь маш амархан автдаг. Бүгд орж байна, бүгд магтаж байна, бүгд итгэж байна гэдэг үнэн гэсэн үг биш. Заримдаа бүгд зэрэг алдаж байдаг. Яагаад энэ түүх криптогоос ч том бэ? Миний бодлоор FTX-ийн түүхийн хамгийн аимшигтай хэсэг нь зүгээр л нэг крипто платформ нуруу унсан явдал биш. Харин шин салбар, шин технологи, шин мөнгө, шин дөрвөн бүрэн тогтоогүй орчин дотор хүмүүс итгэлийг ямар хурдан бүтээж, бас ямар хурдан устгаж болдгийг харуулсан явдал. Крипто бол технологийн түүх. Гэхдээ FTX бол хүний түүх. Энэ бол шунлын түүх, хурдын түүх, дүр төрхийн түүх. Дараагийн том зүйлийг алдахыг хүсэхгүй сэтгэл зүйн түүх. Бас хэд төвөгтэй зүйлийг ойлгохгүй мөртлөө итгэхийг хүссэн түүх. Тиймээс FTX зөвхөн крипто дуйлан биш. Энэ бол 21-р зууны санхүүгийн хамгийн хүчтэй анхааруулгуудын нэг. Тэгэхээр FTX бидэнд юу хэлж байна? Энэ түүх хамгийн хурдан өссөн зүйл хамгийн тогтвортой гэсэн үг биш. Хамгийн ухаантай харагдсан үүсгэн байгуулагч хамгийн найдвартай гэсэн үг биш. Хамгийн орчин үеийн платформ хамгийн аюулгүй гэсэн үг биш. Мөн системийг бүрэн ойлгохгүй мөртлөө ингэж мөнгөө даатгахад хамгийн үнэтэй алдаа болж чаддаг. Хэрв чамд энэ видео таалагдсан бол комент хэсэг дээр дараагийн ямар крипто зайллан, санхүүгийн дуйлан, эсвэл том компанийн нуруу уналтыг задлуулан сонсохыг хүсэж байгаа талаараа бичээрэй. Subscribe дараад кодтай хамт дэлхийн хамгийн том худал, хамгийн сонирхолтой дуйлан, хамгийн далд үннүүдийг задлая. Санаж яв. Хүмүүс дандаа муу хүмүүст хуурцдаггүй. Заримдаа тэд хит хурдан өссөн түүхэнд хуурцдаг.